Хүүхдүүд багасаа хатуу зүйл сайн зайлшилж идэх нь зөвхөн шүд төдийгүй эрүүн нүрийн зөв хөгжил чухал нөлөөтэй болохыг манай бяцхан сурвалжлагч хүндсэн байна. Сүүлийн жилүүдэд зөөлөн боловсруулсан хүнс давамгай хэрэглэх болсонтой холбоотойгоор хүүхдүүдийн эрүүн нүрийн хөгжил дутуу байх, шүд зүрх, давхцах зэрэг гажиг төвгөмөл ажиглагдах болсон талаар мэргэжлийн эмчнэр тайлбарлажээ. За яг одоогийн байдлаар бол зөв ургаад гараад ирсэн байна. Тэгтээ игнэнийхээ хувьд бол жоохон хойно байгаад байна гэсэн. Өөрөөр хэлбэл ингээд шүднүүд чинь бүгдээрээ цуг тэнцүү байж ах хэвээр шүү дээ. Тэгжээд чиний хоёр шүд чинь жоохон хойдолтой байгаад байна гэсэн үг байхгүй юу? Тэгээ чи хилээрээ түлхэл байгаа юу? Тэгээ түлхэд наадах чинь нэгсэн урагшлахгүй байгаад байна уу? Би заримдаа мартаа санахаараа түлхэд байна уу? Хажуудлын чинь хоёр шүдийг ингээд хэмжээ нь арай нэг ургаж байгаа шинэ шүд чинь том байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр чиний тэр хойно ургаж байгаа шүд чинь хажуудлынхаа жижигхэн шүднүүдээс арай жоохон том байгаад болохоор яг игнэндээ зайндаа орё гэхлээр арай багтахгүй байгаад байгаа гэсэн. Тэгээд ирэхээр яах юм ёстой юм гэхлээр чи юм сайн зулгааж идэх ёстой, юм сайн зажилж идэх ёстой гэсэн үг байхгүй. Тэгжээ шүднүүдийн чинь хооронд ингээд сүн шүднүүд чинь хоорондоо зайтай орчих ёстой гэсэн. Тэгэж зайтай болсны чинь дараа ингээд жижигхэн байгаа шүдний чинь хооронд том шүдэн гарч ирэхдээ игнэндээ багтаа зүгээр ургаж ёстой байхгүй. Тэгэхээр чи өөрөө тийм хатуу юм сайн зулгааж идэхгүй байгаагаас болоод шүднүүд чинь жоохон том ургаад байна гэсэн. Шууд замандаа хийгээд ажиллаа хийчихдэг. Чи хэр удаан зажилж байна? Ер нь сайн зажилж чадж гин үү? Эсвэл бол цөөхөн зажилж байгаа залгичж гин үү? 15 удаа зажилдаг ба. Маха сайн зажилж идэж байгаараа заяа. Босон шүднүүд чинь ч гэсэн сайн урган шүү заа. Яагаад хүүхдүүд юу ч мэддэггүй юм шүдний талаар? Магадгүй яг уу ээж аав нь хангалттай сайн тайлбарлаж өгдөггүй байж магадгүй. Эсвэл бол ээж аав нь буруу мэдээлэл өгөхөөсөө эмээгээд худлаа юм эхлэхээс эмээгээд ч юм уу тайлбарлаж өгдөггүй байж магадгүй. Тэгээд ерөнхийдөө яг л мэддэг хүн дээр нь авчиж үзүүлэхэд бол шүдний эмчтэр юу авчиж зүгээр гэсэн. Энд чинь нэг шүднүүдийг шалгаад үзье. Тэгээ. Чиглэлтэй янзээс шүдтэй байна уу? Хэдээсээ аваад юм бэ би? Ер нь сайн аваад юм байна. Чи тэгтээ зөвхөн сой зорл угааж байгаа юу? Шүдний уцаар угааж байгаа юу? Хилээ угааж байгаа юу? Хилээ угаадаг уу? Шүдний уцаар ингээд завсараа цэвэрлдэг үү? За тэгвэл тэрийгээс цэвэрлчих юм бол тэгээл бүр гоё болох гэж шүү заяа. Ер нь сайн аваад юм байна зэ. MTV сая үзүүлэхэд аагаад байх шаардлагагүй мэнэ. Найзууд маань ихсэн бити агаараа эмчийн зөвснөр хийж сайн шүдэ угаагаарай баяртай.